Зам байцгаана уу найзуудаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа уламжлалсараа The Chairman ресторанаас та бүхэндээ хүрж байна. За тэгэхээр өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний хүндэлж явдаг миний дотны найз Агар маань миний урилгыг хүлээж аваад надтай сайхан хууч хөөрхөд өөрийн үзэл бодлоо хуваалцгаад надтай уулзж байна. За урилгыг минь хүлээж авсан маш их баярлалаа. Сайхан намарч байна. Сайхан намарж байна. Урилга өгсөн маш их баярлалаа. Бас найзаагаа шилээлгсэн дууслаарай. Юурэ. Тэгээд Агартайгаа би өмнө дандаа л радиод хамт нэвтрүүлэг хөтэлдэг байсан. За тэгээд Агартайгаа өмнө одоо арай өөр нэг өнгөйста хамтарч нөхөрлөдөг байсан гэх юм уу да тий. Тэгээд байсан. Тэгээ өнөөдөр Агартай шал өөр өнгөйста уулзж байна. Уулзаг бас олон жил болсон. Тэглээд хоёлаа хамгийн сүлд нэг таарсан чинь бүр нэг хөл бөмбөгийн дэлхийн авар өдөр чи их дээр Марадона Аргентины шиг удирж ирсэн үе тий. Тэр үед л нэг ойлоо таарсан юм гэсэн. Тийм. Сайхан хэврэлдээ салцгааж ирсэн. Тэгсэн. Тэрнээс ч хойш маш их хугацаа өнгөрлөө. Чиний амьдрал ч гэсэн миний амьдрал ч гэсэн маш их зүйл өөрчлөгдлөө. Тэгээд саяхан хэдхэн сарын өмнө бас чиний тухай видео яваад тэр нэлээд бас жоохон найзуудад бөгөөд чамааг эргэн тойрсон хүмүүс нэлээд бодрол болсон тийм видео болсон болов гэж бодогдтiin. Тийм үү. Тэгээд айс нь ичээд л байдаг шүү дээ тэрнээс чи. Юуг нь ичвүү? Тэгээд заавалчгүй би нэг ярина да. Ер нь энэ замыг сонгосноор өөрөөр хэлбэл намын замыг сонгосноор намын ертөнцлөө ингэж өөрийгөө зориулаад хаалгын тогшоод ороход юу өөрчлөгддیں۔ Энэ талаар бас ярих гэж утсан. За. За юуны өмнө бол мэдээж хэрэг би бол хувьдаа маш их баяртай байна. За баярлалаа. Ягд гэвэл тэр болгон энэ чинь юм сэтгэл зүйн бөгөөд одоо хувь хүний эр зориг гаргаж энэ ертөнцлөө орсон. Үнэлж байна, талархж байна. Найзтай ямар ч гэсэн энэ цаашдаа амьдралд нь бол амжилт хүсмээр байна. За гэлээ. Ер нь яагаад гэдэг өнөөдрийнхээ подкастыг яагаад гэдэг асуултаар хэлүүлмээр санагдаж байна л. За. Яагаад энийг сонгох болсон нь бол тодорхой. Чи өөрөө өмнө бас нэг юун дээр подкаст дээр ярьсан. Чамд хэцүү байсан уу энийг сонгох? Тийм ээ. Бас их сони юм билээ нэмэн. Тэгээд тэгсэн чинь л ерөөсөө л цаанаас одоо нэг хүний нэг зөн гэж байдаг да нэг бүр ингээд нэг хар зүүн. Тэр мэн ясна уу магадгүй одоо налжирма багш, гавж багш, тарны багшийн маань сахиуснууд нөлөөлсөн нь шууд маргааш чалуур болоод за ерөөсөл болохгүй. Ерөөсөл лам бол. Өсө шийт. Яагаад гэвэл эн чин лам хүн чин их болсон 6 зүйл хамаг амтны тусын тул би бурхны утгийг олж явж сангаруулж байгаа шүү дээ тий. Энэ ер нь яг миний зам мөн байна. Ер нь би хараар амьдраад дуусчих. Тэр өдөр нь бодогдоод. Тэгэл ерөөсөө за одоо ер нь натуу өгөөд гигэн замаар ороод үзье. Ягаад гэвэл их болсон 6-аас хамаг амтны тусын тул нэгдүгээрт хоёрдугаарт энэ сайхан монголчуудаар нэг дээш татчих юмсан. Энэ тулд бол энд хийх юм байгаа юм байна. Гэж бодол найсан шийдсэн. Хувийн хувьд юу хайж? Энэ яг юу анх бол юу хайсан бэ гэвэл 2006 онд их айхтар аварт ороод юу ч сандгүй бүр. Бүр ингээд мемори ингээд нойлждаг юм л яг кинон дээр гардаг шиг. Тэгээд би тэрийг яагаад надад ийм тохиолдов гэд тэр шалтгааныг хайгаадсан байхгүй. Тэгээд шалтгааныг хайгаад энэ багш нар дээр ирсэн. Тэгээс юм зөндөө янз янз юм болсон л доо. Мөө одоо юу гэдгийг лист энэ төр гэл ойлдол баахан л одоо төөрчл байж л те. Гэхдээ ялтчгүй монгол хүн учраас л тэгээд тэнгэрүүтэн залддаг юм уу яадаг юм тэгээд чиглүүлээл тэг цаанаас зөнгөөрөө хар зөнгөөрөө тэгэл энэ бөөч биш юу ч энэ ертөнцийн эзэн бүтээгч биш юм байна штэ. Ерөөсөө энэ нэг шалтгаан гэдэг чинь үлийн үр чөтөн барилга энэс л болсон юм байна. Хин нэгнээс шалтгаалсан юм биш юм. Надаас л болоод байгаа юм байна. Тийм. Тэгээд яагаад надаас болж миний юу буруу болоод би ингээд айхтар авартаа бас л төрчих өгөхөө шах өнтер гэдэг. Бараг 3 сар гараа ухаангүй байсан чинь. Тийм. Тэгээд энэс
ийм дүр төрхтэй болоод номын ертөнцийг өөрөө хүлээж аваад баггүй хугацаа өнгөрчлөө шүү дээ. Одоо чамд маш их асуулт байсан толгоонд. Ах цухаас нь хариултууд гарч ирж байна. Гарч ирж байна маш ихээр тий. Энэ бол ерөөсөл чадвал одоо ерөөсөө ийм шагшаа бат буюу одоо сахилга бат гэхүү дээ. Амархнаар хэлбэл ийм сахиад тэгээд бид нар чинь бүгд гэгээр нэгдэг чи одоо нэг юм гэрэл асна гэсэн үг шүү дээ тий. Бид бүгдээрээ л мунхарцсан л байгаа юм байна л да. ертөнцийн жинхэнэ үнэн дүр төрхийг олж харахгүй боруу яваад байгаа юм байна. Тэнийг олж харахын тулд бол ерөөсөө эхлээ өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна. Дараа нь ойр дотныхоо татах хэрэгтэй юм байна. Тэгээ бид бүгд л намаг булчиг шаврын дотор байгаа юм байна. Тэгээ хин нэг шавраас гарч ижил нэгнийхээ татахгүй болохгүй юм байна. Тийм. Ялангуяа одоо сүүлийн үеийн квант физикийн шинжилгээ ухаанаар бол одоо тэр маш олон асуултын хариултыг гаргаад байна шүү дээ. Энэ чинь үл аль дээр үед л буддын шашин ялангуяа шарын шашинд байсан юм байл шүү дээ тий. Үг хэллэг нь бөгөөд тайлбар нь л өөр байсан болохоос тий. Тийм. Тэгээд нэгдүгээр тийм хоёрдугаарт бид монголчууд өөрсдийнхөө уламжлалт ёс заншлаа ихээр мартжээ. Тийм. Энэ яг юунаас болсон бэ гэвэл энэ одоо бид аргагүй коммунизмд дарлуулсан шүү дээ. Бүх юмаа устгацсан. Хэл ярианаас эхлээд хиллэг нь хүртэл бид нар ондоо байсан. Ялгамжаатай ард хүн байсан байна. Зарим нэг одоо хүмүүс ингэ ярьж штэ одоо 16 дугаар санд л одоо их олонний танил хүнд гэж ярьж байна лээ. Бурхны шашин, буддын шашин орж ирсэн байна шүү дээ. Үсттэйгээд. Үгүй шүү дээ тий. Бид нар ч одоо энэ археологийн олдвороор батлагдсан шүү дээ. Хүннүүгийн үед манай эртний өмнөх бүр 160 хэдэн он гэж шүү. Тэр үзмэр бол энэ тод Монголд буддын шашин байсан байх шүү тий. Тэгээ энэ олдврыг олж аваад хятадууд гайхаад энэ юу вэ гэд хятад нь сүлд манахаас сүлд буддын шашин дэлгэрсэн юм шүү дээ. Тэгээд ингээд ухаад үзэнгүүд чинь манаас чинь 3 үе шатаар буддын шашин дэлгэрсэн байгаа байхгүй тий. Тийм. Яг энэ ард түмний дунд ийм төөрөгдөл гэх юм уу, буруу ташаа мэдээлэл, түүх говьлох гэх юм уу. Түрүүн чи дурдлаа шүү дээ ингээд. Манчин улсын үед ингээд шарын шашин орж ирээд Монголын ард түмнийг ингээд намхаа болгосон ир зориггүй мохоосон гэдэг ч юм уу тэгээд таньх угаалт явагдсан байж тийм том пропаганда явсан байж тээ. Тэгтэл бол манчин иргэшээлт байсан гэж бид нэр ингээд коммунистууд тэгээд энэ худлаа төгс зохиогод өгсөн. Бид нар ч зүгээр манчин версал байсан шүү дээ. Бид нар зөвхөн хамтрая. За түлээд хамтрая. За танах хаан байх юм бол манайх хатан байна. Манайх хаан болох юм бол танахаас хатаа. Тий. Ингээд л одоо нурхаач тэгэл дараа нь амбагаа цэцэн тэгэл инх хамгаалан гэдээ явсан шүү дээ. Тэгээ инх хамгаалангийн үед бол өндөр гигийн очоод нэг гэрээ байгуулад бурах. Тэгээ Монголд одоо хятад хүн оруулж болохгүй. Монголчууд ингэж ийм байх хэрэгтэй. Бид нар хоорондоо ингэж холбоотон байна гэсэн гэрээ байгуулсан юм байл шүү дээ, тий. Шарын шашин бол тэрнээс өмнө дэлгэрсэн юм шүү дээ. Манжаас өмнө дэлгэрсэн. Одоо богд зонхын үед шүү дээ. Тэгэхээр чинь богд зонхо чи юу 1400 Дарид он одоо вэж орой 1000 тийм багшаа бүгд 1350 оноос 1460 оны хүн шүү дээ. Тэ? Тэгээд дархаж овгийн хүн байсан. Тэгээд дархаж гэдэг овгч юм бол монголчууд л өгдөг овг байхгүй. Тэгэхээр одоо төвдүүд бол энэ бог зонхон монгол хүн гэхэд бол хязгаар шүлэн зөвшөөрөхгүй байгаа л да. Гэтэ дархаж гэдэг овг бол төвдүүд байхгүй шүү дээ. Тийм яг дархаж гэж байгаа байхгүй. Тийм. Ингээр чин бол шарын шашин бол нэлийн түрэн байгаа зү тий. Буддын шашингууд бүр түрэн орж ирсэн байна шүү дээ Монголд тий. Чин бол аль тийм бүр хүннүүгийн үед ороод ирсэн. Тийм хүннүүгийн үед ороод ирсэн. Тэгээд найзлах юм бол одоо бүр Ховлын хааны үед Хотон хаан чин яаж илаа дүүн тий. Ховлын хаан чин бүр өөрөө Павг гэж нэр өгөөд тэр ламд төрийн багшаар залж байсан шүү дээ. Дөрвөлж өсөө зохиосон. Тий. Дөрвөлж өсөж одоо тэгээд буддын шашны сажийн лам зохиосон шүү дээ тий. Харамсалтай нь энэ маш их энэ түүх, өгүүлэмж, ном судар, олдвор, за шинжлэх ухааны талаас нь ингээд тайлбарлах. Нөгөө дөрөнд дурдсан коммунизм, социализм бид нар ч юм бүр зүм хийдүүдээр л устгасан. Амнараа үгүйс цаазлахын цаазлах. Үдийн л цаазлсан. Үнэхээр аимшигтэй зүйл. Аимшигтэй. Энэ бол одоо сүүлд ч одоо манай өвөөг хүртэл дайрсан доо.
За энийг бол одоо түр орхич өвгийнхад байгаа. Зөвхөн одоо хөвсгөлийн 4 жижиг хийдийг нураахад 300 ачааны машин зэг алсан гэж байна. Юу ачиж явах вэ? Ном судар бурхан. Ном судрыг бол шатаасан гэж байгаа. Ном судрыг бол шатаасан гэж байгаа. Тэгэхэд тэгвэл одоо тий. Тэгэхээр ч одоо бид нар юу зөвлөмж дээрэмцэн ойлгомжтой байгаа үст. Ийм их юм зөвлөмж дээрэмцэл. Гэхдээ бид нар бол ухаантай ард юм баггүй. Монголчууд бол за энэ өндөр гэгээнийч бас бошиг байдаг юм билээ л. За энэ мандаж яваа төрийг тахахгүй. Орос руу бол тахах манжийн төр бол гэдэг тэр мөнхөн. Тэгээ бас адилхан нүүдэлж идэв. Тэгээ бас алтай айзгуур хэлдэг тийм ээ. Манж чинь Монголоос үсгээ авсан. Тэгээ эднэр бол эднэртэй бол ингээд холбоот болох бол. Бас нэг сонирхол татаад байгаа асуудал байна л да. Одоо чи бол залуу хүн биш. Одоо 50 хүрлээ шүү дээ. Тэгэхээр хожуу ингээд шинэ ертөнц шинэ ном руу шинэ зүйл рүү орж ийн. Логикоор ярих юм бол шинэ хэл сурж ийн тий. Тий. Хүндрэлтэй зүйл тулгарч ийн үү? Яг тэгэл одоо найз юм хэлдэг. Залуу биш болгож байгаа ядардаг юм байна. Гэтэ гайгүй. Тий. Ер нь бол ном гэдэг бол маш их хүчтэй юм байна лээ. Тэр энэ бие организмын ядралт бол юу ч тэр бол их амархан зэрэг болох юм байна тий. Ичээрээс оюун ухаанаар дагд юм биш үү хүн чинь. Тэгээ өвчин гэдэг чинь сэтгэлээс гэдэг шиг яг л сэтгэл нь өөр болоод ирэхлээр бие нь бол дагаад л шалгандаа болчихсон. Өвчин зовлон тэр тийм л юм байлээ шүү дээ. Ер нь аливаа өвчин тусахад тэгэл хүн чинь нэг дархлаад гэж яриад байгаа болохоос энэ доторхоо цэгцэлчих юм бол тий. Энэ биш энэ л юм шиг үү. Тий. Одоо жишээл хин нэгэнд гомдлоо гэж толгой өвддөггүй. Үгүй. Тэг хин нэг их баярлах толгойн дотор ингэхгүй шүү дээ. Хаагур юм болж байна. Тэгэхээр чи нэг эргэтний байрлал нэг энэ хавьдалт байгаад байгаа зү тий. Нэг дүү маань бас яг энэ тухай харамсалтай нэг гадаад нөгөө ихнэр нь бурхан болоод тэгээд өвчний улмаас тэгээд над руу тэгээд чат бичээ. Ах минь сэтгэл гэж эргэтэн байдгийг би одоо л мэдэрлээ. Тэгэнтэй. Урд нь сэтгэл гэж одоо шинжлэх ухааны антом талаас тайлбар байхгүй шүү дээ. Тий. Гэтэл чи яг нөгөө цаар бидний яриад байгаа тэр даалт ухамсаар одоо бурхан талаас шашин талаас сэтгэл гэдэг чинь эргэтэн байна. Тий. Тэрэлгүй яах вэ? Тэр ямар их гашууд, ямар их шаналж өвдсөн тэр сэтгэл нь өвдөв. Тийм. Тэгэхээр чи өрнийхэн болохоор тарих гэдэг. Тарих бол зүгээр дамжуулагч байгаа байхгүй юу? Тий. Өрийн чинь хаард штэ. Тий, энд нэг юм дамжуулаад байгаа юм. Тэгтэл яг тарих гэдэг яг юу юм бэ гэсэн чинь Anencephaly гэдэг нэг сонио өвчин гарсан юм байлээ. Сонио болгож ярихад төрөлхийн тарихгүй зүгээр ганцхан ойлгох хатаа өгдөрсөн. Тэгээд тэгсэн чинь тэр хүүхэд юм тогтоохгүй байна гэсэн чинь тогтоож юм. Инээж юм, баярлж юм, бүх эмоц үзүүлдэг. Тэгсэн чинь тарих биш байна гэдэг Европод одоо л мэдчихэж байгаа байхгүй. Энэ чинь хүний тарих өдөрдөд байгаа юм биш юм байна шүү дээ. Ийм хонхорхоо тарихгүй түүх төрчихөж байгаа байхгүй юу? Тий. Тэгтэл өөр эргэтэн ба шүү дээ. Ямар тарихгүй хүүхд ингэж тийм байна. Нэг юм багт. Тэгэд бас чиний найзтай бас нэг гоё комент хэлгээд хоолоо их гоё. Одоо тэгээд энэ хоолойч нэг ном судруулахад хэрэг болж байгаа. Харин багш нар маань бас жоохон тэгж хөөр гэдэг юм аа. Тэгээд найз нь бол жоохон ичимтгий. Уг нь айгүй дэр зоригтой нээлттэй байж чад. Байсан. Одоо ч тэгээд ер нь бол тийм хүн бас нэг хэд цацарч л явж л дээ. Тэг жоохон хураах хэрэгтэй юм шиг байна. Хураагаад үйлдэлээ үгээ бүх юм хянахыг л оролдох хэрэгтэй юм шиг байна. Тэгжиж нэг юм одоо энэ дээдийн номыг те ойлгож сурч авах хэрэгтэй мудаал гэж дотроо бодоод байгаа шүү дээ тий. Цацраад левел тэгэл ерөөсөө юм тогтохгүй нэг юм шиг үздэж чадахгүй л болоо та тий. Тий. Ана уучлаарай. Нэг зүйл сонирхоод гүнлүүч орчих гэж үү. За. Ана удамд ном хөөсөн лам хувраг байсан уу? Тий, ерөнхийдөө бол ер нь манай монголчууд чинь ихэнх нь яг энэ коммунизм дэлгэрхээс өмнө өвөөнөр нь бол лам байсан шүү дээ. Ламгүй айл ховор. Ламгүй айл ховор бас. Миний өвөөгийн хувьд бол Доржин Бат гэж одоо энэ актив насаараа ажилласан Ширэндэг Бата цуг
Бамберийн Чингуата цуг ялангуяа Бамберийн Чингуата их явж дорн дахин судлаач байсан. Япон, Хятад, Манж, Төвд хэлтэй юм байсан. Өвгийнхээ тухай энд бол миний найз их сайхан асуулт тавилаа. Энд дурдахыг хүсэж байна найз нь. Өвөө мөн бол энэ Сэцэн аймгийн Югзар хутагтын шонт төрсөн догшин ноён доржийн ганц хүү байсан. Тэгээд энээсээ болж маш их хэрэглэмэгдсэн. Догшин ноён дорж гэдэг хүн ямар хүн бэ гэвэл энэ Алтуургийн шууд угсааны хүн. Тэрний дээдлийнх нь бол дорж одоо манай өвөгийн өвөө бол Агван Жонхор хатан орломоор ашигт. Энэ бол байрны одоо халах байрны тайж байсан. Тэрний хүүн болохоор дорж гээд хатан орломаа тийм манай юм дээд өмч. Тэрнийх цорын ганц хүү болсон мэдлсэн байхгүй. Тэгсэн чинь юу болсон гэхээр маш их адуутай айл байж л дээ манай. Тий, маш их адуутай. Тэгээд маш их тийм хаш эрдэнэ нэгтэй тийм таш тэглүүртэй. Тэглүүр гэдэг нь яд гэхээр одоо юм алт эрдэнэл ингэж тэглүүлж нэг 5 хил алт малта холын хутаа нэг авч явдаг тэглүүр байж л дээ. Тэгээд энэ яг тэр үед нэг 5 завын дайн болоод нэг бөө юм болсон шүү дээ. Бүгд хамт Монгол улс болохгүй тий. Яг тэр үед тэр чинь нөгөө Сэцэн аймагч яг нөгөө одоогийн Сүхбаатарын тэрүүгээр л гамингуудыг бут зохиол тэгээ баргын нэг мундаг ноён юм байсан шүү дээ. Тэднийхэн бут зогчоод бусаж ирэхдээ бас Югзар хотын тэр хід нуугдсан юм байна. Тэгээд гамингууд сэргээд тараачаад тэгж байж хат нь маш олон адуул харсан юм шиг байна л да. Тэгээ энэ адуунаас буцаж ирж зэрэгжээ дахиад зохих байх гээд тэгээ манай тэр өндөр өвөг тайж дорж гэдэг хүнийг араас нь буудаад адууг нь бүгдийн туугаа авцсан гэж. Дээрэмдсэн юм шүү дээ. Тийм. Тэгээд өндөр эмэг маань за энэ одоо биштлээ. Энэ одоо энэ ноёдуудыг Алтуургийнхныг ерөөсөө энэ бүгдийг нэг алах байх гээд манай өвөө чинь цорын ганц хүн юм чинь Югзар хутагт тавьчих нуус юм байна л да. Лам гэдэг нэрээр тийм лам гэдэг. Тэгээ Югзар хутагт хутагтын хідэд ингээд шавлуулад ингээд нууж ингэж амиг гарсан юм шиг байна. Тэгтэл тэрний дараагаар нь нөгөө нэг баахан нөгөө 19 оны нэг баах юм болсон юм шиг. Нөгөө хэлмэгдэвэл тийм одоо нөгөө эндээс ч гамингууд орж ирэл эндээс ч орсууд орж ирэл нэг баахан бужигнаад тэрний дараа нөгөө улаан орсууд орж ирээд нэг баахан дээрэмдсэн. Тэгээд ингээд манай эмээ өвөө хоёрын тэр нэг өндөр эмэг өвөө хоёрын тэр маш их хөрөнгийг тэр үед өрн тар хийсэн юм шиг. Манай өвөө хэлдэг гэсэн ээж минь зовхгүй л өөд болсон байгаасаа гэд. Тэгж байдаг гэсэн. Тэгээд тэр нэг маш олон тэр авийн нэг юм хот айл байгаа шүү дээ. Тэр олон хот айл байгаа. Бүгдийн талжил дээр нэмсэн юм шиг байна. Тэгээд өвөө маань лам тэгээд нэг одоо анхны бүгд найрамд тулсын нэг үндсэн хууль болно шүү дээ. Одоо коммунизмын үеийн тий. Тэр үед нэг жоохон гайгүй болсон үед нэг хүүхдүүдийг шилж манайхан Герман руу, Япон руу энэ төр явж сургасан. Тэр хэсгийнх нь эхний хэсэг нь Японд сурсан гэдэг нэг нь багхгүй. Тэрнээсээ болж маш их хэлмэгцээ. Тэгээд дараа нь маршал Чоблсон гарч ирэх үед улсын нууц даалгавраар өвөр Монгол хоёрыг халахаа нэгдэх гэдэг байна шүү дээ бид чинь тий. Тэгээд тэнд Монголыг мандуулах их сургууль гэж байгуулад одоо тэр нь болохоор өвөр Монголын үндэсний их сургууль байхгүй юу. Тэгээд тэр өвөөгийнхэн минь нэрээр овголдгүй юм байлаа. Улаан хүү гэдэг ингээд болсон. Яг хөө коммунизм үзэлтэй. Тий. Тэгээд тий одоо Дэлов хотогт Дэмчиг Дон руу яг Дэмчиг Дон руу өвөө хоёр болохоор нөгөө Алтуургийнхан болохоор тэр хоёр чинь ингээд ах トゥ ус болчихж байгаа шүү дээ. Тэгээ одоо яаж нэгтгэвд гэж ингэж хэлсэн байл л дээ. Тэгээд энэ түүхийг ярих юм бол бас нэг өөр подкаст болно найз минь. Их сонин подкаст болно шүү. Тэр тухай одоо өвөө надад баг байхад их ярьж өгдөг байсан. Олон иш нагцуд орж байгаа. Бээрээ байгаа энэ төр ч манай өвгс их будаа идсэн дээ. Яг үнэн түүхийг сонсох гэж тий. Нэг юм болсон. Тэгээд тий түүхчд. Тэгээд сүлд өвөг нөгөө дайнд улсын дээр за одоо өвөр Монгол хоёр бол одоо ер нь жоохон нэгтгэд хэцүү боллоо доо гэдэг. Тэгээд нөгөө Японд баригдсан цэргүүдийг орчуулагч хэлэхээр буцаад татаад тэгээд тэрнээсээ шинжлэх ухааны активд ороод ингээд насаараа шинжлэх ухааны активд ажиллаж байгаад яасан. Тэгээд оржийн батаа. Тэрнээс манай өвөө чинь их хилмигцээ амьдараа арсаа уулгуулсан. За тэгээд нөгөө Сэхэдний юу гэж болсон. Эхлээд Японы тагнуул гэсэн дараа нь одоо нөгөө Хятад Монголын харилцаа муудад хятад матцжуулсан явж явах шиг тэгээд өөр хэдий яаж тийм ятсан баг тий манайх ч нэг дөлсөрхөөрөө боллоо шүү дээ тий энэ иймэрхүү товчхондоо бол
Одоо тэгэхээр ингээд дайх ингээд төрийн ингээд тогтолцоо солигдоод бид нар чи олон жил ингээд бас улаан гэдэг авахтай явлаа шүү дээ ингээд улаан коммунистууд тэглээ. Энэ үед чинь нэг Монголын буддын шашны үйл ажиллагаа зогсоогүй яг хөө ингээд даруухан намжуухан ч гэсэн тэгээд явж исэн. Энэ үед одоо манай буддын шашны юу маш их ингээд эвдсэн, гуйлсан мэт санагддээ шүү дээ. Тэглгүй яах вэ? Бид нар чинь шашингүй үзэл атеист болох гэж бидний ч одоо үзлээ шүү дээ. Шашин бол хамгийн муу гэдэг. Тэр утгаараа бол одоо 1944 онд тэр Америкийн дэд ерөнхийлөгч Монголд айлчлаг үеэр чинь зүгээр музей маягаар эхлээд нээгээд одоо тэгж гандан маань сэргсэн юм байлээ шүү дээ. Тэрнээс чинь нөгөө Орос цэргийн хуаран болцсон байжсэн юм лээ тий. Ингээ явангууд одоо 90 он хүртэл бол дандаа л тагнуулынх нь л ер нь удирдажсэн. Тэн донд бол гомжуугаа одоо мундаг лам хамт байсан юм билээ. Тэрнээс хоошоо бол ер нь хэцүү. Ингээд ирэнгүүт бидний нөгөө нэг дархлаа алдчихж байгаа байхгүй. Энэ чинь бол манай алтан уургийнхны хятадаас ялгарх том дархлаа болгож буддын шашныг авсан юм шүү дээ. Тэнд чинь давуу тий күнз гэдэг нэг том хоёр мэрэгэн гараад ирсэн. Тэдний давлгаанд автах юм бол Монгол дархлаагаа алдсан шүү дээ. Тий күнзийнх бол ямар вэ? Яг баг күнз чинь баг бурхан багштай шахуу зэрэг төрсөн энэ күнз гэдэг нэг мундаг нөхөр. Тэнд бурхан багш төрөөд игээд хоёр өөр үзэл ингээ мөрөлдөж штэ. Тэгэд манайх ухаантай учраас за энэ буддизмын энийг бид нэр дархлаагаа олж авсан дээ. Тэгээд ийм байхгүй тийм ээ. Энэ том дархлааг одоо яалтчгүй устгасан тий. Одоо харин яг одоогийн байдлаар бол харин гандангийн шинэ дэд хамт солигдоод одоо бол одоо олон засагтай хэлж байна та. Гандангийн маань өнгө төрөх ондоо боллоо. Бид нар энэ олон судрыг монголоор тайлбарлуулж утгыг ойлгодог бол. Ийм агуу юм байсан биз дээ. Шинжлэх ухааны талаас нь одоо яг чиний хэлдэг зөвлөдөө би бас анзаарсан. Намыг монголоор сайхан уншдаг, тайлбарж түмэн олонд сүсгтэй олонд хүргэдэг болчих. Тэр бол маш их зөв. Хүн болгоны төвд хэл бид нар сураад чадахгүй. Тийм магадгүй цаг зав начиг одоо жишээлбэл 50 гарсан бол зөв шүү дээ. Гэтэл тэр чинь дуу хэлбэрээр, шүлэг хэлбэрээр, заа мэдээж зэрэг маань хэлбэрээр хөрвж байгаа нь аюу гой санагдсан байхгүй. Энэ бол маш том ажил. Өмнө бид нар тийм байдгүйсэн. Одоо чи ингээд өөрөө гандангийн босгоор алхаад бас төрүүлсэнчлэн ингээд баг хугацаа өнгөрчлөө. Гандан доторх өөрийнх нь амьдрал нь айлаар төсөөлөхөд ямар хэлбэртэй юу яадаг айл юм бэ? Аж ахуй нэг юм уу? Юу юм? Төрийн бас байгууллага шүү дээ тий. Татвар төлдөг. Тий. Бүр одоо их өндөр татвар төлдөг. Сайн татвар төлөгч байгууллага юм байна лээ. Улсын төсөв бас тийм бүрдүүлдэг тийм. Гэхдээ бол сүсгнүүд бол өөрөөр сүсгээр ламдаа бол өргөл барьцсан өргөд лам нь бол тэрийг авахгүй ч байсан болно тий. Нэгэнт байгуулга учраас тийм тарифтай байхаас өөр аргагүй болчих шүү дээ. Чинь тэгжиж нөгөө тооцоор хэлнэ зү дээ. Тэгэхээр манай гандангийн тариф бол хамгийн л бага байгаа. Бусад одоо жишээлбэл төвдүүдийн хийд мэтчил учиргүй үнэтэй юм билээ. Тэгээ ерөнхийдөө найз нь бол одоо энэ дэр юу жилэх гэж юм тэгэхээр одоо бид бол ерөөсөө юм гадны хараад байх болох хэрэгтэй. Одоо Монголд бол маш их номтой лам нар байна. Гигантнүүдээ гаднаасаа ингэж асуухаа болох хэрэгтэй. Эртээ дэргүй их сайхан Монгол улс минь энэ буддын шашны төв болно. Ойлгомжтой. Зүгээр одоо 14-р Далай ламын хойноос одоо дараагаар бол энэ маш хэцүү юм болно. Одоо тэр эрх мэдэл тэр синтеги чинь булаацалт одооноос биш шүү дээ. Булаацалт нь тэр чинь маш том улс төр явна. Хятад орхон тодорхой. Ялангуяа одоо энэ гурван том оргил ш Банчин богд, Монголын богд, Далай лам. Энэ гурван шашны оргилыг бол бүгд л оролцож булаацалт. Тэгээ манай энэ Монголын сайхан ард түмэл хэрсүүлдэ одоо богд маань яаж байна? Энэ гигантнууд маань зөв тодорж байна уу? Ер нь юу болоод байна гэдэг. Тий. Манай Монгол улс өөрөө энэ буддын шашныг нэг том их ертөнцөөр төсөөлөхөд хэр идэвхтэй, хэр нэр хүндтэй тийм төв юм бэ Монгол улс. Энэ бол асар
бусад орнуудтай том харьцуулахад маш том орон зай түүхийг эзэлсэн юм улс шүү дээ. Манай Монгол улс ч. Тэгвэл их ойрхны түүхээр энэ 4-р Далай лам ч Монгол хүн. 5-р Далай ламын үед төвдийн хаан нь Монгол хаан, Гүүш хаан төр байх тий. Одоо цогтойч гэнэгээр мэдэн шүү дээ. Энэ төр байх. Тэр хүн чинь ингээд шарын шашныг иргэшээжсэн шүү дээ 40 олон жилээр нь тий. А тэрний өмнө нь бол одоо Хувлаа хаан. Гоодон гэдэг. Ингээд ярих юм бол бид нар чинь ингээд ерөөсөө тэр шашныг л иргэшээж исэн байгаа байхгүй тий. Тий. А бусад шашныг бол ерөөсөө хүний бас их арчилсан байгаа шүү дээ. Бусад шашныг бол та нар шүтэх хэрэг чинь чөлөөтэй. А гэхдээ энийг бол төрийн шашин болгоё. Энэ үзэл номлон дээр нь энэ дархлааг чинь бид нар үүсгэх хэрэгтэй. А одоо бол бид нар харийнхныгаа харин одоо бид нар чинь нэг хэсэг Пакистанууд бүгдийг хөөж явууллаа шүү дээ. Тийм зориг гаргах хэрэгтэй. Тэгвэл харийнхан биднийг бас одоо манайх ч бас нөгөө гадаадын лам мам гэхээр бас нэг жоохон хөл алдах малдах илүү мундаг энэ төр бодох тал байдаг шүү дээ. Гадаад хүн гэхээр тий. Тэр нэг шашин гэлтгүүд ингийн амьдрал дээр тийм шүү дээ. Одоо бол манайх одоо хинээс ч хараад бусаар байх боломжтой тийм маш мундаг эрдэнэтэй лам нартай болцсон. Олон гигантнууд, олон шидэднүүд байгаа шүү найзаа. Тэр эднэр маань бол өөрсдийнхөө юмыг тодруулаад явж чадна. Бид нар заавал тийшээ энтгрүү явж тэр одоо төр орон оршин сууж байгаа тэр газараас юм асах шаардлагагүй гэж найз нь ингээ өөрсдөө бид нар юмаа зохицуулах хэрэгтэй. Бид нар одоо гадны яхаа болох хэрэгтэй. А гэхдээ энэ бас их айхтар асуулт л ба тий. Энэ бүр одоо манай төрийнхэн бол энэ сонсоос энэ дээдийн номыг заадаг энэ төвүүд энэ ганжрууд олшроос гэж найз нь. Энэ маш нарийн номнууд сайхан юмнууд байгаа. Утга учирыг ойлгохын тулд олон хүмүүс тийш очиж сонсоос айлгав. Зөнхийд Монгол улсын нийт нутгаар 21 аймаг сум асаг бол олшруул Бурхны номд төдий чинэл сайн тархан л гэсэн үг. Тийм хүний оюун ухаан маш сайн тэлнэ. Тийм энэ чинь одоо жишээлбэл үүлийн дантар, явдлын дантар, нууцын дантар, ханцшгүй дантар гэдэг ингээд бид нар чинь маш том соёлтой. Дээрээс нь судрын аймаг. Ингээд судар дантар хосолсон ийм сайхан их орн бол одоо ер нь Монголоос өөр дэлхийд байна уу да бараг байхгүй дээ. Ер нь бол тэгэл Урдын шашны Деважин улс. Өө яг тийм байхгүй. Энд чинь бол бид нар бол үнэхээр аз жаргалтай, үнэхээр хиймэртэй, үнэхээр тэнгэртэй улс учраас одоо дэлхийн төв болох гэж байна шүү дээ бид. Тий. Энийг л нэг алдчихгүй хөө шилжиж. Үүндээ одоо найз минь одоо чухам юм. Чухам да тий. Одоо энийг л хамгаалах хэрэгтэй бид нар тий. Хамгийн дөрөв тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй. А одоо тусгаар тогтнолоо хамгаалсан учраас бид нар үзэл номлол энэ дархлаагаа хамгаалах хэрэгтэй. Одоо залуудаа чи чиний амьдралын бас нэг их хэсэг бол чиний амьдралын бас нэг салшгүй нэг хуудас бол арлын Япон улс. Тийм. Япон улсад за чи бас бишгүй л газраар явж исэн тэгэл. Япон улс жишээлбэл энэ буддын шишин хэрэг үзсэн. Ийм юм байна лээ. Шинто, Кюдо гэдэг олон доонууд болдог. Одоо жишээлбэл энэ сумоогоос хардаг шүү дээ. Номт бүжиг тэгэл энэ хөлөөрөө газар дэвсэлтийг тэргээл тий. Алга ингээл. Тий. Одоо хөлөөрөө бол хүчтэй хүн газар дэвсгэл бол энэ ад зэтгэрийг дарддаг юм байна л да. Тийм учраас одоо Йокозуна очсон газар ад зэтгэр дарагдлаа. Тэгээд энэ урдталт нь 5 зигзаг байдаг шүү дээ. Ийм зигзагын уншлага байдаг шүү дээ. Йокозуна тий. Тий. Эн чинь бол Йокозуна бол амьд бурхан болчихж байгаа. Сүмүүд нь болохоор 4 байдаг байхгүй. 4 байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бурхан одоо байхгүй. Тэгмээ Йокозуна болчихгоо 5. Тэгээд энэ урсгалууд чинь нөгөө нэг хятадаас дамжиж орж ирсэн урсгал юм байлээ л дээ. Тэгээд тэд нар нутагшуулсан. Яг Япон бол энэ зэм буддизмын утгаар нөхжүүлсэн юм билээ. Тэгтээ зэм бол Жанаг хуушаан гэдэг нэг хятадын нэг хуушаан гарч ирсэн жоохон тэрсүүц үзэлтэй. Тэр буруу үзэл номлолт илрүүлсэн тэрний хүчлэлтэй юм байна. Тийм тэгэхээр манайхан бас нэг зинг бол манай ирсүү энэ сүсгтэй олон бол харьцуулж уншаад ойлгочих واخ. Ер нь бол буддын шашин чинь хоосон чанар дээр л үзэл баримтлал нь талаад байгаа шүү дээ. Бараг 16 салбарлсан гэдэг байх шүү. Ерөнхийдөө энэ буддын шашин өөр 16 салаад. Тийм энэ их хөлгөн дотор 16 салчаад байна. Тэр чинь нэг хоосон чанарын үзэл баримтлал номлолоос л байгаа шүү дээ. Хоосон чанарыг илтэд оноохын тулд энэ замаар гэл. Тий. Японочууд болохоор юу ч бодохгүй байхыг хоосон чанар гэдэг байгаа юм. Гэтэл хоосон чанарыг олохын тулд юу ч бодохгүй мэдээж хэрэг бодлыг үгүй хийх нь зөв. Гэхдээ бодлыг бодлоор барьж авчиж би бодож шүү гэж
бодлоор барьж авч ижил үгүй шүү дээ тий. Тийм байх. Гүүгээр пак хаахад болохгүй. Тэр хаагдахгүй. Тэр хаагдахгүй. Хоосон чанар шүү дээ. Ер нь бол бүх тий. яг наягийн бидний өмсөж зүүж Тий одоо энэ аяг энэ бол одоо янгуй ухаанда хоосон чанарын шин чанар нь байна. шинж чанар. Шин чанар нь. А хоосон чанар нь бол бүх юмний жинхэнэ мөн чанар. Тий. Бүх юмний жинхэнэ мөн чанар. Нэг сайхан үг байдсан шүү дээ. Би бас хүн төрхөн үнэн, үххэн үнэн. Тийм үү? Тийм. Энэ хоёрын хоорондох энэ дистанц энэ нэг орон зайг хэрхэн яаж туулах вэ гэдэг асуудал. Тэгээд ийм сайхан судар тарин хосолсон, ийм сайхан уламжлалтай их оронд бид нар их хөв заяагаар төрсөн. Тийм учраас одоо ялангуяа Монгол айл болгонд байдаг энэ Монгол төмний нийтийн шүтэн алтан гэрэл судар одоо яг орчин үеийн харн уншиж ойлгохвол их хэмиг бид нар олж мэднэ. Дээрээс нь маш их хамгаалттай. Маш сайхан болон тэр айл. Намын дээд шүү дээ. Тийм. Монгол төмний нийтийн шүтэн. Одоо бол бид нар ингээд шинэ Монгол үсгээрээ уншиж чадчихна шүү дээ. Яг үнэ. Тэр гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр одоо энийг уншаад инх юм бол тэнд чинь тэнгэрүүд сахиусууд бүгд тангараа өргөцсөн байна. Энийг нээж уншсан төдийд би таныг очиж сахина хамгаална гэсэн. Тий. Балавагшийн нэг ярилцлагыг би одоогоос нэг 10 жилийн өмнө зурагтаар үзэл. ТV студиуд нэг гаргаж байлаа. Тэгээд энд нэг маш энгийнээр хэлсэн, маш их гоё үг. Надаа одоо хүртэл толгооноос гардаг. Энэ үг тэр сурвалжлагч, гадаад сурвалжлагч гэсэн. Бурхан гэж байд юм. Бурхан бол байдаг. Тэгээ бурхан бол хүн болгоны төрөн бит хоёрын заадаг юм дотор байдаг. Хэрвээ өнөөдөр дан хийхгүй, хүн алахгүй, хулгай хийхгүй, худлаа ярихгүй ингээд өөрөөр хэлбэл муу үйлийг, нүглийг ингээд төвчиж амьдарч чадах юм бол тэр орчнал гэсэн. Өөрөө бурхан гэж хэлсэн байна. Яг үнэхээр тэр үг таалагдсан. Одоо учиргүй ингээд нэг юм ярил зацруулсан гигантны хувилгаан шиг бурхан болох гэж ашиг. Хүн болгон зүг амьдрах нь бид нар өөрсдөө бурханлаг байх нь л аягүй чухал байгаа. Тий, яг тийм. Тэгээд тэр чи одоо бидний үр хүүхдүүд харж ийн, даган дурайж ийн. Энд чинь ингээ нэг бүх юм ингээд аавра холбоотой. Тэгэлгүй. Тэгээд нэг гоё санагдд юм аа. Тэгээд ямар ч найзгаа ийм өнөөдөр бол нэлээд жоохон шашин хүн чанарын тухай бас яриа хийж байгаа юм шиг баяртай байна. Найзтай бас гоё энерги авч хийж. Тий. Бурхан болно гэдэг чинь бол одоо энэ хоёр түүтгэрээс сална л гэж байгаа юм л да. Нэг нь Нисванисын түүтгэр, нөгөөх нь мэдгэдэгхүүний түүтгэр. Тий. Нисванис гэдэг бол одоо бидний муу сэтгэл шүү дээ. Тий. Өөр далд байгаа ч муу сэтгэл байгаа. Тэгэхээр тэр далд байгаа муу сэтгэл бид нэр ямар ерөндөөр дарах гэж байна гэвэл бодийн сэтгэлээ дарах гэж байна. Бүгдийн төлөө. Өд хорхоо бүгдийн төлөө л нэгэнд нь ч хорлол үлдэхгүй. Яа. Нөгөө түүтгэрийн мэдгэдэгхүүний түүтгэр нь юу вэ гэвэл энэ юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанар нь яг юунд вэ? Тэрийг илтэд онох гэдэг л. Тэгэхээр ч одоо тэгэл гэгэрхээс өөр аргагүй л дээ. Энийг үзүүрээр ингээл ахиулсаар яг. Яг чиний хэлдгээр энэ бол дуусахгүй сэдв. Тэгэлгүй яах. Гоё яах. Тий. Гэхдээ хүн болгоны дотор түрүү хэллээ шүү. Нэг муу санаа нэг сайн санаа хоёр оршиж шин. Хүмүүс шашнаас маш их зүйл горддаг, хүлээдэг байна. Одоо ингээл сар шинэ болно. За энэ намрын сайхан ингээл сайн өдрүүд болно очоод нам уншуулдаг. Мөнгө төлөөл юм ингээл яадаг шүү. Юма даатгадаг. Тэл хүн ингийн биднэрт юм хүсээд идэг. Би өгнө гэсэн шүү. Яагаад би ингээд бүдэрч юу? Яагаад миний ингээд виз гарсангүй гэдэг ч юм уу. Инженеэр ярил л да тий. Тэгээ би яагаад баяжчихгүй байна гэл. Юм хүлээ. За яг. Энийг яаж одоо тайлбарлах? Ер нь бол бурхны шашны номон дээр бол орлогын их усвар бол өглөгийн үрээр орж ирдэг. Хэр их юм хүнд өгнө тэр чинээгээр илүү их орж ирнэ. Тэг яг бол үлийн өрч үрждэг. Одоо жишээлбэл их амархнаар ярил л да. Нэг самарын үр газар болоход хэд дахин үржих. Тэг нь. Тэ.
томод болоод дахиад самар унаад хэдэн жилийн дараа яаж үйл явц тэгвэл бол тийм шүү дээ. Энэ чинь үйл гэдэг чинь тэгж яхахтар үрж байна. Сайн ч муу ч адилхан. Энгийн логик байхгүй. Тийм ээ. Тийм. Тэгэхээр хэр их өглөг өгнө тэр чигээрээ л орж ирнэ. Мөнгө зоос гэдэг бол бөөрн хийдэг. Араас нь хөдөлтөх тусам л өнгөрөөл цаашаа л явна. Маш өнгөрөөл цаашаа л явна. Цаас мөнгө бол ингээл бутраал хийсэл алах болно тий. Зүгээр сайхан лаглаад суугаад буйнаа хороогаа сууд өөрөө орж ирнэ. Чи оюуханаар шийдэх юм болохоос биш араас нь хөөх юм биш. Тэрнтэй адилхан сайн үйлийг хэр зэрэг хийн тэр хүний вижн л бүтэн. Олон хүнийг ерөөх нь шүү дээ. Тий. Виз нэг удаа гараагүй бол одоо тэгнэ ихнэ шүү дээ. Ийм олон хүний энэ виз гарав энэ зурлаг ганцаархнаа би идлээ. Над дээр л буг. Зөв. Жишээлбэл одоо маш их өвдөж байгаа хүн байна шүү дээ. Тэгэнгүүт ийм нэг өвчнөд би ганцаархнаа яг олон хүмүүс өвдөж байгаа. Зөвхөн би энийг олон хүний өвчнгөөр дээр авъя. Ингэх юм бол илүү өвчнгөө бол. Энэ л одоо энгийн юм. Яг ингэж ярьдаг процессыг яг сүүлийн үед ярьдаг болсон. Манай би их бас азтай өөрөө би радиод ажиллаж байхдаа Эрдэнэ орлогын нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байхдаа Бурханчлан Бүрбатгат нэлээд хэдэн дугаарыг бичлэг хийж ирсэн. Бондон даган байсан. Тий, тэгээд бид нэр ганданд очиж яг урланд нь суугаал юм ярьдаг байсан. Би ч яг бичлэг хийж байгаа хүн чихвчтэй бүгдийг сонсож байгаа шүү. Тий, найруулагч. Тэгэхээр ингээд ороод биеэр гараа явчихав. Тий. Тэгэл хацтай тэгэл Бүрбатганы нэг онцлог бол тийм байсан. Энгийн яг юм шиг ингээд энгийн хэлгээр түүнээс бол ингээд юм болгоно ингээд Бурхны намаар төвдийн ингээд үг хэллэг хэрэгэлдээл ингээд хүн ойлгохгүй. Байлгүй орчин залууч тийм ээ. Төвлгүй яах. Ийм учраас энийгээ сайн ингэж яг гоё ингээд магадгүй хүүхдүүдэд үлгэрэг домог хэлбрээр ч юм уу ингээд ярьж ойлгуулах зөв юм шиг санагдав. Тийм одоо ч тэгээд YouTube энэ сошиал медиагаар ч сайхан байна дөө. Номууд их сайхан монгол хэл дээрээ ялангуяа одоо догшин утгтын сургаалууд тэр заасан шоу нисгчийн үлгэр энэ төргээ одоо бид нар чинь дээр үед орой нөгөө нууцаар уншиж өгдөг байсан юм чи одоо ил болцсон. Тэгсэн. Тий, ил болцсон. Тэгэл хийж сонсч болдог. Хоригтэй байсан юм чи тэгэл. Тий, тэгээд одоо бүгд л сонсч байна. Тийм болохоор одоо хилмигдүүлтийн тухай тэр лам нарын туулсан амьсгалтай амьдрал дүүхийн тухай зоригтой кино хийж ин одоо тийм байна тий. Тийм бас нэг сайхан. Тийм шүү дээ тийм. Гэтэ бидэнд бас нөгөө нэг энэ хуучин мөнхө комментарны юу явж л байна. Явж л байна тий. Явж л байна. Эний чинь ингээ нөгөө баг хэлбэрч гэсэн амьд байхгүй бол нөгөө их вэрэг чи хүмүүс ч одоо тэгээд толгоогоо чавчуулчих гэдэг. Ийм нэг үр дагавартай. Одоо тэгээд энэ хоёулаа бидэд ялангуяа манай энэ шиг ийм миний найз бол одоо мундаг найруулагч байлаа энэ одоо social network-ны нэгтгэс өмнө одоо FM радио телевиз чинь social байлаа шүү дээ тийм ээ. Тийм тэн дээр бол маш зоригтой сайхан байлаа. Одоо бүр их зориг гаргах хэрэгтэй баг бид нэр. Одоо нэг яг Монгол улс одоо мандан дэвжихийн ирмэг дээр байна шүү дээ. Одоо бид нэр цойлох гэдэг шүү дээ утгагүй. Тийм утгагүй цойлох гэдэг. Тэгэл харамсалтай их хугацаа алдлаа. 30 гаруй жил. Яг надад чамлалттай санагддیں۔ Тэгэл уг нь гараанаас хамт гарсан улсууд их байдیں۔ Одоо 30 нар Оросын тэр 15 улс авдраал тийм тий. Одоо бид нэг чүч хоцроод хайран цаг хугацаа санагддیں۔ Гэхдээ яг бүгд сайхан болно би бол итгэлтэй байдаг. Хоёр хөршөөд бол бид монголчуудыг баян ухаантай байлгахыг хүсэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бид л одоо хэрсэг байхгүй болохгүй. Найзаасаа бас нэг подкастын төсгөлд би бас буцаачулж байна. Зочдоос асуудыг нэг уламжлалт асуулт асуусан. Бас тийм баг юм. За. Миний найзын хувьд бол ад жаргал гэж юу вэ? Амар тайван. Байдал чаас жаргал шүү дээ. Амар тайван. Гэхдээ энэ одоо юунд ч санаа зовхгүй, юунд ч баригдахгүй бүр тийм сэтгэл төрсөн зүйл жинхэнэ тэгш амгалан ад жаргал машин. Яг одоо ийм бид нар одоо хүний төрлийг, тэнгэрийн төрлийг ингээд авцсан тохиолдолд жинхэнэ үнэнлэх ад жаргал бол байхгүй л дээ. Төгс ад жаргал бол байхгүй.
бусдын төлөөх гэдэг сэтгэлийг хамгийн оргилд нь хүртэл хөгжүүлж чадвал тэр бол аз жаргал харин жигнэс ирэх баг шүү. Би одоо за энэ хүн алуулах чинь би өмнөөс нь ороод хүчээ. Наадах бит ялаач. Гэж чаддаг сэтгэлд үнэхээр дурдсан хүн бол жинхнээс аз жаргалтай амьдрал байх баг. Тэрнээс наан бол тэр аз жаргалыг мэдэрч чадахгүй болов гэж би хувьдаа бодож байна. За манай нэвтрүүлэгт подкаст маань орж исэн. Хамгийн бөгөөд шал өөр тайлбар өгсөн хүн бол анхны чи байл. Тийм үү. Хүмүүс яг дийлийнх нь бол хүн дуртай юм хийдэг, амаргам тайван байх нь аз жаргал, эрүүл саруул байх нь аз жаргал. Өндөр тайлбар өгч байна. Тэгээд чиний тайлбар их таалагдлаа. Тийм үү. Надад бас гоц содон санагдлаа. За. Тэгээд чи бас өмнөх түрүү ярьжсэн би хичээж идэв штэ тэр видеоноос гээд тэрэн дээр нэг зүйлийг дурдсан байдгийг л дээ. Би маш их зүйл алдсан. Өөр гэр бүлээч алдсан байдаг. Одоо ингээд энэ чи өөрөө ингээд өөр замаар ороод магадгүй чи өөрөө засаад ингээд алдсан зүйлээс эргээд орж авч байна. Одоо цаг хугацаач одоо хэрэгж ирэхгүй юм да. Тий. Гэхдээ энэ бол аливаа юм муу талч сайн зайлшгүй л байгаа. Энэ бол их сайн юм болсон баха. Тий. Ер нь бурхан багш гэсэн гэдэг нь штэ. Хаан болох гээд хатан аваад хүүхдтэй болоо тэгээ гэрээсээ гараад явцсан байдаг штэ тий. Энд чинь бол нэг юм ил үзүүлж байгаа штэ. Юурэ бурхан багш хатан аваагүй хүүхдтэй болоогүй гэрээс гараад явцсан бол одоо өөрөөр бас гоё л штэ. Энэ хатантай байдаггүй энэ одоо ямар одоо бэлгийн чиг хангамтлага юу энэ тэргэл бас нэг гоё л штэ тий. Тэр шиг л яг миний хувьд ч гэсэн бас нэг иймэрхүү юм ил туулах хэрэгтэй байсан баг. Ерөөсөө туулах хэрэгтэй байсан баг. Аливаа юм чинь тэгээд одоо энэ ялангуяа манай энэ Замп ТV-ийн бүх юм хоорондоо шүтэн барилаа. Бүгд хоорондоо шүтэн барилаа. Салхилж байгаа салхи босж байгаа нар нээгэрл тэгээд ургаж байгаа үс уран бол энэ дэлхийн иргэд амтан одоо бүгд бид нар хоорондоо холбоотой шүтэн барилаа. Тэгэхээр бүх юмд учир шалтгаан байгаа. Шалтгаан заавал байгаа. Тэгээ энэ муу шалтгааны муу юмыг сайнаар л төгсгөл хэрэгтэй байна. Төгсгөл нь сайн байх хэрэгтэй байна. Эрийг засаж чаддаг байх хэрэгтэй. Эрийг муугаас нь ухаарч, хожууч гэсэн хамаагүй ухаарч зөв зам руу ордог тийм чадвартай. Философтол байх нь зөв юм бол бодогдлоо шүү. Тэгээ харин тийм найзнуудаа бас ингэж бодоод байгаа юм аа. Ер нь эхлэл нь сайн, явцсан сайн, төгсгөл нь сайн бол энэ бол одоо хамгийн сайн тийм ээ. Эхлэл нь сайн мөртлөө төгсгөл нь муу зүйл зөндөө байх. Ер нь бол явж төгсгөл сайн байх хэрэгтэй юм лээ. Эхлэл нь ямар ч байсан хамаагүй. Эсвэл төгсгөлийг сайн байх хэрэгтэй юм лээ. Хоёр найз ч гэсэн их сайхан танилцчаал тэг онцгой салдаг ч юм уу тийм биш. Муугаа танилцчаад байж болно. Гэхдээ их сайхан салхал хэрэгтэй юм шиг. Энгийн жишээ. Тийм. За маш их баярлалаа. Тий. За найздаа мэдээж хэрэг эрүүл энхийг хүсье. Тэгэлээ. Одоо энэ сонгосон сайхан гоё гэгээлийг үйлснэ. Ариун амжилтыг сайхан гэгэрлийг за тэгээд амар амгалан гэл. Ерөөдөө найздаа. За гэлээ. Миний найз тэгээд олон түмэндээ олон сайхан мэдээллийг бүргээрээ тэгээд амгалангийн шалтгаан лугаад төгөлдөр болтугай. Ерөөл батарч байна. Баярлалаа гэлээ. Найзуудаа ингээ манай өнөөдрийн энэ подкаст маань их өндөрлж байна. Надтай хамт миний найз Агар маань өнөөдөр сайхан чин сэтгэл яриад илглээ. Та бүхэнтэйгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.